Сайн байна уу? Дарс өнөрчдөө. За энэ удаагийн хичээлээрээ дарс шидэх үндсэн техник аргуудын талаар товчхон тайлбарсан хичээл оръё. За дартсын үндсэн техник аргууд байгаа. Энэ бол ерөнхийдөө 5 үндсэн техник арга байгаа. За эхнийх нь бол зогсох, байрлах. За энэ дээр нэг бичлэгнээс үзье. За энэ зогсолт. За зогсолт маань хөлний зогсож байгаа байрлалаас хамаарат урагшаа чиглэсэн зогсолт, хажуу тишээ харсан зогсолт, холимог зогсолт гэж байгаа. За урагшаа буюу энэ зогсолтын маань 2024 оны PDC-гийн World Champions 2024 оны дэлхийн PDC-гийн аварга Люк Хампс маань ингэж урагшаар зогсдог байгаа. За хажууд шаар зогсолт маань за 2025 оны дэлхийн аварга Люк Литлер маань хажууд шаар зогсож байгаа. Урд хөлн хажууд шаа хойдлого хөлн ийм хойшоо байрлсан бүтцтэй байгаа. За энэ холимог буюу нэг хөл нь урагшаа, нөгөө хойдлого хөл нь хажууд шаарсан байралтайгаа. Энийг бол 2023 оны PDC-гийн аварга Майкл Смит энэ зогслоо зогсдог. За энэ тамирчдын хувьд бол хоёр дахь төрлөөр зогссон байна. За зогсолт. За ингээд одоо надад сургалтын дээр ирдэг хүмүүсийн одоо алдаа гараад байгаа нэг зогсолтын дээр голцоо алдаа гаргадаг нэг тохиол байгаа. Тэр нь болохоор энэ хөл өвдөг гүйцэтгэх нугалсан зогсоод байдаг. Эсвэргээр бас тэнэлэг зогсчоод шидэхтэй ингэ нуглаад байдаг. За ямар ч тохиолдолд нуглахгүй гэсэн үг. За одоо энийг яаж засах вэ гэдэг хараад за ингэ шулуун болгох гэсэн үг ээ. Шулуун болгоод өвдгөд төгжин гэсэн үг. За урд талын өвдөг гүйцэд тэнэж төгжигднэ гэдээ ойлгох. За дараагийн техник маань болохоор за барилт. За эхлээд мэдээж зогсчоо дараа нь сумаа барина. За барилтыг хөдөлгөөн үзье. За барилт маань ерөнхийдөө бол за англи нэршлэр нь та нар Google-с graph гэж хайж болно. Барилтын маань бүтцээс яаж барьж байгаа бүтцээс нь хамаарат ерөнхийдөө 3 бүлэгт хуваалцж байгаа. Үзхэн одоо фэн graph гэж байгаа. Лимб шүр буюу дээрээс нь ингээд дараа бүхтэн зундаас харж байгаа. За энэ барил тэгээд 3 дахь барилт нь хавчих буюу чимхэх барилт байгаа. За үзхэн төлөвийн барилтын маань PDC-гийн 16 удаагийн аварга Phil Tyler маань гэж барьдаг, үзээр барьдаг, үзэн төлөөр барьдаг. За энэ лимб бишүүр шулуун барилт энийг бол голцоо энийг бол Luke Hampers ингэж барьж байгаа. За зөндөө хүмүүс ингэж барьж байгаа барилтууд та PDC-гийн тамирчдын барилтуудын саараад байгаа. За энэ хавчиж барилтыг болохоор Wangerun хавчиж чимхэг Wangerun Rob Cross гэж барьж байгаа. За барилтыг бүгдээ харъя. За энэ тамирч хүүхэд маань яаж барьж байгааг харъя. За энэ бол үзгээр барьж байна, үзхэн төлөөр барьж байна. За ер нь ямар ч барилтаар барьж болно. Сум хойш татах үед хуруунуудыг хөдлөхгүй. Ямар нэгэн хөдөлгөөн орохгүй тийм барилтыг л сурах хэрэгтэй. Тиймээс энэ гурвын аливаач барьсан болно. За барилтын дараа мэдээж 3 дахь техник хараална, тогтоох. Одоо тогтоох гэсэн. За aiming англи хэлээр aiming гэж байгаа. За бүгдээ харъя. За хараалах, тогтоох. Сумаа нүдний төвшөнд тогтоож суух хэрэгтэй гэж байна. За энэ Luke Littler-үүд бас нүдний төвшөнд. За энэ Австралийн тамирчин Simon Whitlock гэдэг нүднийхэн төвшөнд доор хавцаа барьдаг байгаа. Энэ өндөр хүмүүс шүү. За ер нь бол голцоо нүдний төвшөнд буюу нүдний доор барьж сурах хэрэгтэй. За нүдний доор барьдаг хүмүүс голцоо өндөр хүмүүс барьдаг. За энэ хүүхэд маань за нүдний төвшөнд барьсан байна. Тэ одоо энэ ягаан юугаар харуулж байгаа шүү дээ. За
Дараа нь за энэ өнцөг үсэж байгаа. Энэ тохоо энэ шуу, хоёр толгой шуу хооронд өнцөг үсэж байгаа. Энийг дунджаар 90 градус гэдэг байгаа. За нүдийн түвшинд тогтоосны дараа хоёр толгой болон шууны хооронд дунджаар 90 градус өнцөг үсгэж сурах хэрэгтэй гэж. За дунджаар шүү. За зарим тохиолдолд 70-аас 110 хооронд байгаа. Хооронд шүү. Энэ болохоор нөгөө хүний гарын бүтцээс хамаарат янз байж болдог. За одоо энэ хүүхдийн үед мал дунджаар 90 градус үссэн байна. За хойш татах. Дараагийн техник нь сумаа нүдэн түвшинд байсны дараа хойш татна. За хойш татахт яах вэ гэвэл сумаа хойш татах үед тохоог буюу энэ ягаан цэг биш тийм энэ цэгийг дээш доош баруун зүүн тийш хөдлөхгүй татах сурах хэрэгтэй. За тэгээд хойш татахтаа хэр хэмжээтэй татах вэ гэдэг яригдана. За энэ болохоор нөгөө хэрвээ шидэж байгаа хүч маань хүржээвэл сум шидэх хүч хүржээвэл хойшоо баг татсан ч болно. За богино цайд татна гэсэн үг. Баг татна гэсэн үг. Сумаа эрт салахыг хүсэх юм бол голцоо бүр хойшоо сайн хол татчихж, лав татчихж сумаа эрт салгаж болдог. За таталтыг үзье. За энэ хүүхд маань тоо хөдлөсөнгөө. За ийм замаар хойш татлаа шүү дээ. Бас нэлээд хойш сайн татлаа гэсэн үг. За татсны дараа яах вэ? За шидэх, салгах гэж байгаа. Тэгээ түлхэх гэж байгаа. За түлхэлт маань яах вэ гэвэл за энэ нөхдөд хаж байгаа. Шидэж түлхэх үед тохоо гүйцэд тэнийхэн шидэж сурах хэрэгтэй гэж байна. За энэ Вангериум. За энэ Кинг очтой байна. Эсвэл гэж байна. За энд Бэлгийн тамхичин байна. За эндээс бие өндрөөс хамаарч шидэх үед тохоо дээш өргөгдөн. Өндөр хүн бол бага өргөгдөн. Намхан байвал өшөө өндөр өргөгдөн гэсэн үг. Тэс өндрөөс хамаарч шидэх өнцөг маань өөр болдог гэсэн үг. За тохоог нь ягаан цэг дэмтэлсэн байгаа. За бүгдээ харъя. За энэ саяны тохоо дээш хөдөлж байгааз. За гар гүйц тэнийсэн байна. За ингэж шидэх сурах хэрэгтэй. За тэгээд шидэлтийг харъя. За харааллаа, татлаа, түлхлээ. За тамхичнаа зүүн талаас нь харъя. За энэ хүүхэд маань метр 41 см-ийн 1 м 41 см-ийн өндөртэй хүүхэд байгаа. Сумны 60 руу хангалттай хүрж байгаа. Үнэн шидэх өнцөг нь юм байгаа болохоор сумаа дээш оромж байгаа гэсэн үг. За тэгээд ерөөдөө сургалтанд маань танхимын сургалтанд маань яг энэ зогсолт, барилт, хараалан тогтоох, татах, түлхэлт гэдгийг заадаг байгаа. За тэгээд дараа нь юу яах юм бол хүмүүс их сум асууж байна. Хаанаас сум авах уу, самбар авах уу гэж асууж байна. За самбарыг сум заадаг дэлгүүрийг би таарах танилцуулъя. За энэ Улаанбаатар хотын маань юу байна? Суурин бүс байна. За энэ дээр энд улсын ихтлгүүр байгааз. За энэний хажууд гандирс гэж байгаа. Хүмүүс мэдж байгаа гандирс. Эний нэг давхарт байдаг. За нэг давхарт дарц цэг юмнийх нь байдаг. За бүгдээрээ яаж очих вэ гэдгийг харъя. За энэ ногоон зам бол очих зам. За энэ бол өмнөд урдаасаа орж байгаа тохиолдолд. За хойноос орж байгаа тохиолдолд орж ин тэ. За дарц цэгний нэг давхарт байгаа шүү. Энэ ногоон замаар яваад орно гэсэн үг. Хойноос бол энэ бол урцааны зам штэ. Урцааны энд байгаа. Энэ зам байна. Одоо миний маус ингэж байгаа зам маань. Урцааны зам. За таргет Дарц Монголын хаана байдаг вэ гэвэл энэ 6 дугаар байр. Энэ урцааны замаар энэ бол 6 дугаар байр гэж байгаа. Эний үзүүрт байгаа. За энэ яаж очих вэ гэдгийг харъя. За мэдээж эндээс яваад ийш яваад удаасаа бол гэж очиж. Хойноос бол ингэж иргээд ийш явж болж байна. За энэ дээр таргет Дарц Монголынхан байдаг шүү. За энэ дээр сум байгаа.
самбар байгаа. Бүгдээ энэ хоёр дэлгүүр маань хоёулаа нэг утастай байгаа. Хоёулаа нэг дэлгүүр салбар тусдаа болцсон бол яг нэг газар байгаа. Нэг эзэнтэй газар байгаа. За бүгдээ тэгээд энэ шооч сумаа шидэж үзэж сонгож болно. За ингээд дараагийн хичээл хүртэл түр баяр таа.